Яа сайхан баримлын үзэсгэлэн нээлттэй ийсэн. Маш сайхан нээлтэн дэрсэ. Гоё хамтлаг дууч тоглоод. Маш их ч очт ирсэн. За сайн уу? Үзэсгэлэнгээ гаргасанд баяр хүргэе. Өчигдөр харин камергүй ирчээд өнөөдөр дахиж ирж байна. Сайхан бүтээлүүдээр үзлэн гаргаж байна. Одоо энэ бүтээлүүд чинь бүр гадагшаа шууд явна гэдэг ба шүү дээ. Тий, гадагшаа явна шүү дээ. За гадагшаа явахаас өмнө амжиж ирж үзээрэй. За тэгээ надад нэг юм санаа төрлөө. Чиний дуртай одоо хамгийн нэг мотивац авсан уран бүтээлч Польшийн баримлч, зураач хэн блэ? Станислав Цукалский. За хоёулаа тэр уран бүтээлчээр хамтарч гоё рилс хийх үү? За тэгэлд хамт гоё хоолоо уншиж үзье яа дээ те. Тий. За аялдаа гарах уу? Станислав Цукалский мартагдсан суутан өөрийнхөөрөө бурхан 1893 онд Польшид төрөөд дайнд бүх бүтээлээ алдсан. Гэхдээ үнснээсээ дахин босч өөрийн философиг бүтээв. Станислав Цукалский дэлхий түүнийг марцсан. Бүтээлүүд нь үнс мэд хийсч нэр нь харанхуй дарагдсан. Гэвч 1960 онд нэг хүн хаалгыг тогшсон. Жорж Дикаприо. Леонардо Дикаприогийн аав тэр хүүгээ дагуулж хөгшин уран бүтээлчийн гэрт орлоо. Тэгээд тэндээс гал шиг үнэн олдсон. Тэд Цукалскийг мартагдсан суутан биш харин үнэн алдрын галтуул гэдгийг ил гаргасан. Дикаприогийн гэр бүл бүтээлийг нь хадгалж дэлхийд буцааж таниулсан. Ингээд туйлын чанар Цукалскийн амьдрал болон алдсан урлаг гэдэг баримтат кино төрж хар хөндий дарагдсан. Нэр нь Зуурайцсан. Түүний баримл хитрхи догшин, Слав домгийн сүнс, Ацтек цус, Египтийн чулуу бүгд нэг дор мөргөлддөг. Тэр хилдэг соёл бол амархан бүтээл биш. Цусны үнээр босдог. Араатны савар арьсан доор гүрийсэн булчин амьсгал бүрэн сүүлчийн их араатны савар цээж рүү зоогдож ясан дуурн цусн түүхчин бин татаж сүнсэн хятнан энд ялалт гэж үгүй энд зөвхөн унаж буй хүний дастаж үлдээсэн хашгираан л байдаг энд хайр байхгүй энд зөвхөн цусны дуудлага би өөрийнхөө сүнстэй хийсэн үхлийн барилдаа булчингэн дэлбэртэл татсан дүрс хүний махан бид багтахгүй уур хилэн яг л төмрийг тас татаж буй алах мэт гар биш ихийн зүрх ганцхан амьсгалтаач үрээ өргөн ус дарж ам тасарч байсан ч хайрн живдгүй хуруу бүр цусны судал нулимс бүр тэсвэрийн чулуу энэ бол үхлийн дуу биш ихийн сүүлчийн ялалт. Гэхдээ бүтээл бүр нэг дөхөө үлдээдэг хүн өөрийн гарал үүсэлтэйгээ нүүр тулна.